Агахан шинжлэх ухааны их сургуулийн багш. Монгол Улсын их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн багшаар тасралтгүй 40 гаруй жил ажиллаад одоогоор 48 жил те 48 жил ажиллаад гавьны хамралтанд гарсан ийм хүн. Багш маань шинжлэх ухааны докторийн зэргийг санхүүгийн боловсролын асуудлаар одоо судалгаа хийж шинжлэх ухааны доктор цолыг бол одоо хүртсэн. Одоо ийм мундаг одоо эрдэмтэй хүн байгаамаа. Баярлалаа. Нэр төрөө хэрэг шүү. Энэ бол би их баяртай байгаа. Маш гоё байна. Сургууль дээр ирээд тэгээд оюутнуудынхаа эрдэм шинжилгээний ажлын нэрмжтэй болгоод ингээ явж байгаа баяртай байна. Судалгааны ажил хийнэ гэдэг бол аливаа юмд шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг ийм сайн талтай. Хүний заасан юмыг шууд хүлээж аваад ийм байдаг юм уу гэж ингээл нэг хүлээж аваад явах нэгөр ер нь асуудал нэлээд тийм шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах юм бол өөрөө хөгждөг, өрөөлийг хөгжүүлдэг ийм сайхан талтай байдаг учраас судалгааны ажилд хийж байгаа хүүхдүүд бол ийм л байгаа байх гэж бодож байна. Тэгээ шүүмжлэлт сэтгэлгээгээс хандна, бүтээл сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Бүтээл сэтгэлгээгээр хандна гэдэг бол айгүйх асуулт тавьж өөртөө асуултынхаа хариуг хөөцөлдөж, хариуны хойноос ингэж явдаг. Тэгээд Эйнштейн бол хэлсэн байдаг юм байлээ. Эрдэмтэн судлаачид гэж ямар хүмүүс байдаг вэ гэхээр яг Эйнштейний үгээр бол их өрөвдмөр хүмүүс байд юм аа. Яадаг вэ гэхээр өөртөө асуулт тавиал тэр асуултынхаа хойноос хөөцөлдөөл дахиж асуулт олоод тэрнийхээ хойноос хөөцөлдөөл явж идэг амьдрал нь тийм утга учиртай хүмүүс байдаг юм аа гэж Эйнштейн хэлсэн байдаг. За тэгэхээр зэрэг хүн тууштай байх хэвээр. 2006 онд иргэн зориулсан санхүүгийн давлах мэдээ гэдэг сонин гаргадаг байсан би 2006 онд. Тэгэл тэрүүнээс эхлээл хүн өөртөө гоё ажил удаал одоо ингээл явсаар байтал чинь зүйлдээ юу гэж бодсон бэ гэхээр за ерөөсөө манай иргэдэд ийм нэг тогтолцоо болвол хэрэгтэй байна ч гэдэг юм уу тий. За тэгээ нэг хаалга нэг судалгааны ажлын нэг үр дүнд хүрэхэд яалтчгүй дараагийнх нь хаалга онгойдог. Хидэн хаалга онгойдог. Тэгэхээр та нар маань өнөөдөр ингээд судалгаагаа хийгээд бусдад танилцуулж байна гэдэг чинь одоо дараагийн амжилтын чинь хаалганууд бол яалтчгүй нээгдэнэ. За тэгээд ингээд та нар өнөөдөр туршлага хуримтлуулж байна. Та нартай баяр хүргэе. За тэгээд энэ өнөөдөр та бүхний тавьж байгаа илтгэл бол чиний ирээдүйн ажлын гараа ажил дээр очих тэр амжилтыг чинь гарын үсэг нь байх болно гэж одоо хэлмээр байна. Ажилд орох гол ярихаар чинь зэрэг би ийм судалгааны ажил хийж исэн, ингэж одоо судалж исэн гэл ингээ ярина гэдэг бол маш давуу талыг бий болгодог. За тэгээ амжилт хүсье.